Үзэгч та бүхэнд оройн төргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ хэлж байна. Анхаарлаа хандуулно. Эрдэнэтийн орд газрын нөөцийг Монгол улсад мөрдөгдөж байгаа ашигт малтамлын шинжилсэн ангиллын дагуу олон улсын жишгт нийцүүлэн дахин тооцож шинжилэн бүртгүүлсэн байна. Монгол мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний томоохон ажлын үр дүнд ордын нөөцийг нэмэгдүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан үйлдвэрийн цаашдын хөгжлийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. За энэ удаад Эрдэнэтийн овооны орд газрын хүдрийн нөөцийг дахин тооцсноор 260 сая тонноор нөөцийн хэмжээ ихсжээ. За энэ нь үйлдвэрчлэлтийн насжилтыг 6-аас 8 жилээр уртасгаж байгаа гэсэн үг юм. За үүнтэй холбогдуулан шинэ тооцоолол дээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулан уурхайг ирээдүйд хэрхэн ажилуулах талаар судалгааны ажил хийгдэж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг уул уурхайн зураг төсөл боловсруулах болон зөвлөн туслах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Goldman компани боловсруулж байна. За техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил одоогоор 50-аас 60% явцтай байгааг гүйцэтгэгч компани төлөөлөл ярьлаа. За ажлын явцын талаарх мэдээллийг Goldman Project компани ерөнхий инженер Инх болд Эрдэнэт төлбөрийн инженер техникийн ажилтан цэх хэлтсийн удирдлагуудад танилцуулсан. За геолог хайгуул анги хөгжлийн хэлтэс хүдрийн ил уурхай бажуулах фабрик техникийн хэлтсийн төлөөлөл 30 гаруй хүн Эрдэнэтийн уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын үйл явцтай танилцж санал бодлоо илэрхийллээ. За энэ ажил тус компани 10 гаруй мэргэжилтэд оролцож байгаа бөгөөд энэ оны 9-р сард дуусгахаар төлөвлөсөн байна. За Эрдэнэт төлбөрийн геологчид 6-р сарын 28-ны өдөр уулуурхай яамны дэргэдэх Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлд Эрдэнэтийн ордын нөөцийг шинээр бүртгүүлсэн. Дашрам дуртахад 1972 онд Эрдэнэтийн овоо 521 сая гаруй тонн хүдрийн нөөцтэй байгааг судалснаар үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Эрдэнэтийн уурхайн үйл ажиллагаа эхлүүлж байсан. За 1988 оны хайгуулын ажлын дүн мэдээллээр 1991 он Эрдэнэтийн орд газрын нөөцийн хэмжээг 2 дахин өсгсөн байдаг юм. Аймгийн автотээврийн төвд иргэдээс их залуу багийн чиглэлд явж буй Буган орд компани үйл ажиллагаатай холбоотой санал гомдлыг ихээр ирүүлдэг байна. За нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа Буган орд компанитай холбоотой санал гомдлыг эзэслэн шийдвэрлэх үүрэг даалгаврыг аймгийн засаг дарга өглөө. Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс ирүүлж байгаа санал гомдлын дийлэнх хувийг их залуу багийн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй Буган орд компани гэдгийг аймгийн автотээврийн төвийн дарга хэллээ. Иргэдээс ирсэн санал гомдол нь хүлээгдэл чирэгдэл их маршрут чиглэлийн дагуу цаг хугацаанд явдаггүй үйлчилгээний чанар хүртээмж муу зэрэг санал гомдлыг тогтмол илэрхийлдэг байна. Аймгийн автотээврийн төвөөс иргэдийн санал гомдлын дагуу Буган орд компани үйл ажиллагаанд шалгалт хийж хангалтгүй гэсэн үнэлгээг өгч байсан юм а. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд нь одоо их залуу багийн чиглэлд явж байгаа Буган ордын компани асуудалтай нийтийн тээвэр санал гомдол төлөхгүй ирж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа Буган орд компани одоо автобус унаагаар бүрэн гүйцэтгүүлж чадахгүй байна, доголдолтой байна. Иргэдийг ерөнхийдөө хохироогоод байна гэсэн саналуудыг ирж байгаа. Бид энэ тал дээрээс ерөнхийдөө хэн шалгалтыг удаа дараа хийж бас зохих хэмжээнд нь хуулийн дагуу арга хэмжээ авчихсан бас мэдээлэл хөрвүүлэхэд бэлэн болчиход байгаа. Тэгээд дараагийн компани бас энэ явъя гэсэн санал хүсэлтийг бас өгсөн байгаа. Бас энэний талаар бас бид бас ажиллаж бас танд саналыг хөрвүүлнэ гэдэг материал битээс авч байгаа. Буган орд компанитай холбоотой гомдлуудыг эзлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байгаа Буган орд компанийн хувьд ямар одоо шалтгаан хүчин зүйлээр шалтгаалаад энэ үйлчлэгээ хангагдахгүй байгаа юм бэ гэдгийг судлаж тухайн компани удирдлагын нүүр тулгын уулзаад энэ асуудлыг нэг тийш шийдвэрлэе. Тодорхой хугацаа өгье. Тэгэд дагуу одоо шийдвэрлэж чадахгүй бол одоо тэр компани асуудал одоо бас дараагийн шатнд яригдах байх гэж байна. Иймээс Буган орд компанитай холбоотой санал гомдлыг судалж тухайн компани үйлчилгээ ямар учраас доголдож байгаа цаашдаа маршрут чиглэлийн дагуу зөрчил дутагдлаа арилган үйлчилгээнд явж чадах эсэх компани байр суурийг тодруулж асуудлыг эзэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг автотээврийн төвийн даргад аймгийн засаг дарга үүрэг болголоо. Дараагийн мэдээ танилцуулъя. Баяр наадмын өдрүүдийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгож эхэлсэн. За тиймээс замын цагдаагийн тасгаас баярын зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүдэд зориулж морь барайны газар болон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд гаргасан зогсоолыг танилцуулж байна. За баяр наадмын өдрүүдийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэллээ. Ингэхдээ нийтийн тээврийн зөвшөөрлийг автотээврийн төв, Б буюу баярын зөвшөөрлийг замын цагдаагийн засаг, А буюу албаны зөвшөөрлийг аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хөгжлийн бодлогын хэлтсээр дамжуулан олгоно. За энэ жилийн үед баярын зөвшөөрөл 50000 ширхэг олгоно. За зөвшөөрөл авсан иргэдийн хувьд морь барайны газарт татсан
загварын ард автомашина зогсоох хэрэгтэй. Мөн баруун урд болон зүүн урд хэсэгт зогсоол гаргажээ. Харин зочид төлөөлөгчид тээврийн хэрэгслээ загварын дотор талд тавих юм байна. За тэгвэл цэнгэлдэх хүрээлэнд автомашинтайгаа очихдоо дэнж рүү өгсдөг буюу баруун урд талын хаалгаар орж зогсноо. Харин үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид стадионы хойд хэсэгт гаргасан 2 зогсоолд автомашина байрлуулна. За морь орны хувьд бол иргэд бол тэр татсан загварын ард талаар бол иргэдэд бэж зөвшөөрлүүдийн зогсоолуудыг бол шийдсэн байж байгаа. За морь орны загварын дотор талд бол морины комисс болоод зочид төлөөлөгчдийн зогсоолыг ингэ шийдсэн. За иргэд бол загварын хойд талаараа зогсон. За мөн тэр баруун урд талын татсан загварын урдуур бас тэр урд хашааг тойроод урдуур зогсон. За мөн тэр зүүн урд талын хэсгээр байгаа тэр загварын ард талаар бас ингэ зогсохоор ингэж зогсоолуудыг шийдвэрсэн байж байна. За төв цэнгэлтгийн зогсоол бол иргэд бол тэр дэнж рүү өгсдөг замаар өгсөө тэр баруун хойдлын хаалгаар дотгошоо орж сая шинээр тэр тавигдсан шугам даалантай шугам хаягдсан байж байгаа. Тэрний араар бол бүх одоо иргэд мэдлэгч маань зогсох ёстой. За дээр нь үйлчлэгээний тээвэр өслүүд болон иргэд бол бас мөн тэр төв цэнгэлтгийн хойдлын зогсоолын 2 зогсоолын талбай байж байгаа. Энэ дээр бас зогсох боломжтой. За тэр далангаас дотгошоо далангийн хойдлоор ирээ машин багталцахгүй болох юм бол тэр баруун урд талын хэсэг рүү бас хаалт хашилт хийж ингэ зогсоохоор ингэж төлөвлөлөд явж байна. За далангийн дотор талд бол мэдээж тэр наадмын комиссийн автомашинууд зочид төлөөлөгчтэй автомашинууд зогсоохоор ингэж шийдвэрсэн байж байгаа. За баяр наадмын өдрүүдээр цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын бага аюулгүйн тойрогоос том аюулгүйн тойрог болон паркийн хойд талын автозамууд өндөр ачаалал авдаг. Тиймээс тухайн өдрүүдэд төв цэнгэлдэхийг зориогүй хотын баруунаас зүүнээс баруун хэсгийг зорж байгаа бол цэнгэлдэх орчмоор зорчихгүй байхыг цагдаагийн газрын замын цагдаагийн засгийн дарга хүслээ. За баяр наадмын өдрүүдэд замын цагдаагийн засаг 37 оны бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Одоо үзэгч та бүхэнд аймгийн ус цагуур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг хүргэж байна. За ерөнхийдөө ойрын өдрүүддээ өнөөдөр өдөртөө маргааштай бол төр зургийн бороотой байгаа. За тэгээд өнөө маргааштай баг зэрэг сэрвтэр өдөртөө нэг 24-аас 27 градус дулаан байхаар байна. Баяр наадмын өдрүүд дээр бол өдөртөө нэлээд халах төлөвтэй байгаа 25-аас 30 градус хүрч халах төлөвтэй байгаа. Тэгээ халалтынхаа улмаас өдөртөө зарим хугацаанд бол төр зургийн бороо орох төлөвтэй байгаа. 2016 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний хүртэлх цаг агаарын 7 хоногийн төлбөр 26, 27, 28, 30, 31-ний өдрүүдэд төр зургийн дуу цахилгаантай бороо орно. За салхи борооны өмнө төр зур ширүүснэ. Агаарын температурын хувьд шөнөдөө 11-аас 16 градус, өдөртөө 26-аас 31 градус дулаан байна. Баяр наадмын өдрүүдэд өдөртөө 26-аас 31 градус хүрч халж, халалтын улмаас дуу цахилгаантай төр зургийн аадар бороо орох тул учирч болох гинтийн аюулаас сэрэмжлэхийг Орхон аймгийн ус цагуур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна. Өнөөдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөнөө хөдөлмөрийн бааtruудад хүндэтгэл үзүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Мэдээллийн дэлгэрэнгүй анхаарал хандуулна. За энэ онд тохиож буй Эрдэнэтотын 40 жилийн оюун баярыг тохиолдуулан аймгийн удирдлагууд өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяад төрийн сойрголт болон алдар цолтой бүгчүүд уяачид харваачдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа Орхон аймгийн нэр нүүр болсон, Орхон аймгийн нэрийн хууц болсон, Орхон аймгийн иргэдийн бахархал болсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяад Солтон уяачид, харваачид өгчүүдээ бид нэр одоо аймгийн садарга хүндэтгэл үзүүлж хүлээж авлаа. Энэ бол бас төрийн баяр наадмын одоо бас том ажил гэж би бодож байна. Үнэхээр одоо бас хүндэтгэл байдаг, хүндэгжиж бид нэр цаашаа явах хэрэгтэй. Эрдэнэт төлөвлөрийнхаа хамт олонтой хамтран энэ 93 наадмын нэгэн гайхамшигтай өв соёлуулсан энэ эцсийн сургуулийн спортыг хөгжүүлэхийн төлөө ойргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүрсэн. Тэгэд энэ хугацаанд өнөөдөр ингээд харж байхад Эрдэнэт маань Орхон аймаг маань өнөөдөр Монгол улсынхаа хэмжээнд энэ үндсэн сүрийн спортоор үнэхээр яалтч байхгүй хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч манлайлагч аймаг болжээ. 10 жил болж хүүхдүүдийг тавьж ирсэн. Тэгээд камерын энд дөрөвдөө намайг ингэж орцсон гэж маш их баярлж байна. Би энэ сайхан оцогч зөвхөн сайхан отоогоо ажил хийж сайхан
бүтээмжтэй ажил төрөлтэй хийдэг юм сайхан хот байт юм аа. Тэгээ ийм үнд их баяж хадагж явдаг юм аа. Тэгээ энэ үнд одоо ирсэн нөхдүүдтэй тэгээ баярын энд хүргээд сайхан баярлалаа, сайхан наадаараа гэдэг одоо баярын юм төлгөё. Түүний өмнө өнөөдөр бас энэ сайхан албартнуудаа хүлээж аваад энэ албартнуудынхаа дунд ороод бас ингэ сууж байгаадаа туйлын их баяртай байна. Өнөөдөр манай хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, төрийн сойрхолтууд, дээрээс нь за хүчит бөхчүүд маань, харваачд маань, уяачд маань бас ингэ сайхан цуглууд, ингэ сайхан хүндэтгэл үзүүлсэн. За аймгийнхаа удирдлагууд та бүхэнд бас баярлалаа. За энэхүү уулзалтыг жил бүр Баяр наадмын өмнө зохион байгуулдаг уламжлалтай. За Монголын тулгар төрийн 2225, их Монгол улсын 810, ардын явсгалын 95, Эрдэнэ хотын 40 жилийн аян Баяр наадам нь 7 дугаар сарын 28-наас 31-ний хооронд болно. За маргааш буюу энэ сарын 28-нд төр нийгмийн зүтгэлтэн амрын өшөөнд аймгийн удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх бол нөгөөдөр буюу энэ сарын 29-нд Баяр наадмын албан ёсны нээлтийн ёслол болно. Одоо үзэгч та бүхэн бизнес мэдээлэлд анхаарлаа хандуулно. За Голомт банкнаас энэ оныг үндэсний хоримтлалын жил болгон зарласан. Ингэхдээ хоримтлалыг зуршил болгоё ураг дэвшүүлсэн. За үүний хүрээнд тус банкнаас манай аймгийн иргэдийн дунд хадгаламжийн суглаат аяныг зохион байгуулсан. 5 сая төгрөгийн шагналын сантай энэхүү аянд Орхон аймгийн 10,000 гаруй иргэн оролцжээ. Тэгвэл Голомт банкнаас хадгаламжийн суглаат аяныхаа азтнуудыг энэ сарын 25-нд манай телевизээр шууд тодруулсан. За энэхүү азтан болсон 9 хүний хонжуурыг өчигдөр буюу энэ сарын 26-нд гардуулан өглөө. За хуримтлалыг зуршил болгоё гэдэг урайтаагаар манай Голомт банкнаас 2016 оны үндэсний хуримтлалын жил болгон зарласан. Тэгээд энэ хуримтлалын гол зорилго нь болохоор Монгол иргэн бүр Монгол хүн бүр одоо үндэсний хуримт өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай орлоготой болъё. Энэ хэмжээгээр одоо ирээдүйд төлөвлөсөн ажлаа одоо төлөвлөхийн санхүүгийн боломж хөгжөлтэй болно гэдэг ийм зорилгоор манай банкны ажлыг хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд энэ ажлын хүрээнд Орхон аймгийн ард иргэдтэй Голомт банкнаас 3 сар хугацаатай хадгаламжийн суглаат хийнэг зохион байгуулж явуулж байна. Энэ аянд бол манай ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Ойролцоогоор 10,000 гаруй хүн бол оролцсон байна. Тэгээд энэ ажлын хадгаламжийн суглаат аяныхаа үр дүнгийн бид нар бүгнээд одоо өчтөр орон нутгийнхаа номын төлөвтэй хамтран одоо хацнуудыг шалгаруулсан. Нийт одоо 9 хацтан болов шалгарлаа. Тэгээд энэ шагналын сан бол одоо 5 сая төгрөгийн одоо энэ сантай байсан. Энэ хүмүүс нь одоо бүгдээрээ одоо ингээд хацтан боллоо. Одохгүй одоо аймгийн маань 40 жилийн баяр аймгийн маань баяр наадам бас одоо тэгэхээр энэ баярын өмнө энэ түүх дойн жилийн өмнө одоо Голомт банкны харилцагч хацтан болж байгаа энэ харилцагч нарт одоо дахин одоо баяр хүргээд Голомт банкны хамт олонны өмнөөс тэгээд цаашдах нь ажилтны амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. За хадгаламжийн суглаат аянд оролцож хонжуурын эзэн болсон хүмүүс Samsung Galaxy Edge маркийн гаруутас 40 инчийн LED телевизээр цахилгаан 100, шарх шүүгээ, ухаалаг будаа агшаагч, махны машин, жимс шахагч болон ундаг дугуйны эзэн болсон. За абзалтнуудын хувьд Голомт банкнаас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлж байлаа. Хүмүүдийн хоттой ажилттай явуулчихсан би шагналыг хийж явуулж байгаа. За үүнээс цааш тэгээд Голомт банкны хамт олонд ажлын үнээр амжилт хүсье. Намайг Дорч хүрийн батлал гэдэг би хадгаламжийн суглаат аянд оролцоод Бяка гэрээний бүрэн автомат угаалгын машин ажиллаа. Сэтгэл маш өндөр байна. Ажаашда Голомт банкныхаа нийт хамт олон болон нийт эрдэмтчүүдэд 40 жилийн яваа баярын төрөөд ажилд нь өндөр амжилт хүсье. Тэгээ аав ээж хоёр маань нөгөө хадгаламжны хэлбэрсэн байсан юм шиг. Тэгээд Голомт банкнаас ийм супер шагналын хувьцаандаа маш их баяртай байна. Голомт банкаар бол энэ үйлчлүүлэх дуртай. Монголын хөрөнгө оруулалтын банк учраас ер нь хүмүүс ч гэсэн үйлчлүүлэх дуртай байх гэж бодож байна. Тэгээд Голомт банкныхаа хамт олонд ер нь ажлын өндөр амжилт хүсье. За Голомт банкнаас цаашид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Та бүхэнд мэдээ танилцууллаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд цаг агаараа мэдээгээ хүлээн авч үзнэ үү? Үзэгч та бүхний маргааш өдрийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баяртай.